Сайн байцгаана уу? Өнөөдөр миний ярих сэдэв маань хүнд металлын бохирдол болон түүний сурчлан сэргийлэх талаар ярих болно. Хүнд металл гэдэг нь ягтаараа 500 г см3-аас их бол хүнд металл, бага бол хөнгөн гэж үздэг байх нь. Хүнд металлд дараах элементүүд ордог: хүнсэл, молибден, никель, сурма, цагаан алт, кадми, цези, хөнгөн цагаан, хар тунгалаг, барий, цагаан тунгалаг, зис, уран, мөнгөн ус зэрэг багтдаг байх нь. Хүнд металлыг бохирдуулагч их үүсвэр нь гэх юм бол хоёр ангилан авч үздэг: байгалийн гаралтай болон антропоген гаралтай гэж хоёр ангилан авч үздэг байх нь. Байгалийн гаралтай их үүсвэрт нь цаг агаар, чулуулгын илэгдэл, галт уулын дийлбэрэлт, ойн төмөр, тэнгис дэврэх аэрозол үүсгэхээс барьждаг. Антропоген болохоор аж үйлдвэрийн бохир ус, бордоо болон пестицид, чулуужсан түлшний шатал, аж үйлдвэрийн үйл явц, машины утаа зэрэг багтдаг байх нь. Эдгээр хүчин зүйл нь агаар ус хөрсөөр дамжин хүмүүст хордлого болон бохирдлыг үүсгэдэг байх нь. Хүнд металлын бохирдолд хамгийн их өртөх магадлалтай хүмүүс гэх юм бол нэгдүгээрт бага насны хүүхдүүд байдаг. Бага насны хүүхдүүд маш эмзэг байдаг учраас энэ зүйлд маш хурдан бохирддог. Жишээлбэл мөнгөн ус ашиглан алт олборлог жижиг хэмжээний алт олборлог үйл явцаас тэр уураар нь хүүхдүүд амьсгалснаар хүүхдийн маань мэдрэлийн системд нэвчснээс мэдрэлийн маш хүнд өвчлөлүүдийг үүсгдэг байх нь. Тэгээ хоёрдугаар гэх юм бол төмөр, металл, зайв боловсруулах үйлдвэрт ажилтдаг үйлдвэрийн ажилчид маш өндөр эрсдэлтэй байдаг байх нь. Жишээлбэл хар тунгалгын түвшин гэх юм бол тархины байнгын гэмтлийг үүсгэж байдаг. Тэгээ жишээлх юм бол арь ширний үйлдвэр. Энэ болохоор арь ширний үйлдвэр маань хромоор маш ихээр агуулдаг учраас энэ нь болохоор уушиг хотоодны хор тавдрыг маш ихээр үүсгэдэг байх нь. Тэгээ энэний агаар ус хөрсөөр дамжин жирэмсэн эхчүүд, хүүхдүүд, өндөр наснууд зэрэг хүмүүс маш ихээр өртөх магадлал маш өндөр байдаг. Тэгээд үс хөвчлөл гэх юм бол төрөлхийн гажиг, сав хэвлийн өвчин, хорт хавдар, уушиг амьсгалын замын өвчлөл, бронхит болон астм, мэдрэлийн өвчлөл, арсны өвчлөл зэрэг бол маш ихээр үүсдэг байх нь. Тэгээд илрэх шийд тэмдэх юм бол толгой эргэх, өвдөх, маш хүчтэй гизээр базлах, нойр гүйдэх, биеэр дүүрэх, булчин өвдөх, халуурах, зүрхээр маш хүчтэй хатуулж өвдөх шийд тэмдгүүд бол илэрдэг байх нь. Урьдчилан сэргийлэх арга зам гэх юм бол ажлын байрны агаар жуултыг сайжруулах, утаа тоо сорох төхөөрөмжийг байрлуулах, дотоод болон гадаад орчинд агарын хүнд металлыг агуулмжийг байнга хянаж байх, ажилчид болон хөдөлмөрийн аюулгүй байдлыг сургалт явуулах, ажлын байрны байдлыг хангах, хөдөлмөр хамгаалтын хувцсыг бүрэн өмсөх нь бол маш чухал байдаг. Тэгээд анхаарал хандуулсанд маш